16 оны сонгуульд бид рүү хийсэн хариуцлагатай сонгуулиа. Өнөөдөр та бид нар Монголоо, эх орноо яах вэ гэдгийг хамтдаа сонгоно. Зөвхөн би эцэст нэг л үг хэлье. Ардын намын Монгол, ардчилсан намын Монгол гэж хаач байхгүй. Өнөөдөр ардын намынхан сайхан амьдраад, ардчилсан намынхан муухай амьдраад ч юм уу, эсвэл ардчилсан намынхан сайхан амьдраад, нөгөөх нь муухай амьдраад байгаа юм хаач байхгүй. Бидний амьдрал яг адилхан. Бидний амьдралд байгаа асуудал болгон яг адилхан байгаа. Тэгэхээр монголчууд бид нар нэгдэлтэй гарах хэрэгтэй. Монголчууд бид нар зөв байх хэрэгтэй. Би зүгээр нэг сони юм ярив. Юу гэсэн өчигдөр намайг толгойд явж исэн нэг ардын намын имээ. Уг нь шударган зүгээр юм дамаг нам ингээд намайг нэг барьж яваад үнсчихгүй да. Тэгсэн нөгөө эмээгийн чи ажиллаас нь алдсан гэ өнөөдөр тэрүүгээр уйлж яваад хөрхөө. Би тэгээ заа ихч над дээр ажиллаа гэд өнөөдөр намаасаа гарч байгаа. Би зүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ бол их буруу. Ингэж намжуулах болохгүй. 2016 оноос хойш бид нар улс төрийн намуудыг бүгдийг шинжлэх ёстой. Эхний ээлжинд хорооны төвшөнд, дүүргийн төвшөнд улс төрийн намуудыг сонгуульд орохыг хориглох хэрэгтэй. Хамгийн их ард түмний голоор нь хувааж байгаа зүйл бол хороо дүүргийн улс төрийн намууд байгаа шүү.